Хорон бүр хувьсан өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн салбарт дотоодын 15 компани үйл ажиллагаа явуулж байгааг үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын бүртгэлээс харж байна. Тэгвэл зөвхөн мэдээллийн технологи програм хангамжаар төгтөхгүй, маркетинг, бүтээлч үйл ажиллагааг хөслүүлэн үйл ажиллагаандаа нийгэм дээлтэй байдлыг чухалчилдаг нэгэн компанийг энэ удаагийн дугаараараа онцолж байна. 21-р зууны бизнесийн гол тавигдж байгаа шалгуур гэх юм уу үзүүлэлт бол ерөөсөө л зөвхөн ашиг бол биш шүү. Эргээд нийгэм, эргээд хүрээлэн буй орчинд байгууллага бол зөвхөн одоо юу гэдэг үс хүн байгуулагдсан цагаас эхлэн анхаарах хэрэгтэй. New Media Group-ийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгч Мэнд Орших Монгол залуусын бүтээлийг олон улсын зах зээл дээр гаргах цагт болсон тухай ингэж ярьж байна. Ямар ч хүн ашиглах боломжтой дэлхийн одоо мэдээлэл технологийн гар утасны програм байна. Эсвэл веб суурилсан технологи байна тий. Энийг бүтээх цаг боломж бол ирсэн байна. Америкийн нэгдсэн улсад мастерын зэрэг хамгаалахаар явсан залуу бизнес хийж туршлага хуримтлуулсныхаа дараа сурах хэрэгтэй юм байна гэж шийдэн Монголдо иргэн иржээ. Ингээд маркетинг, дизайн, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг New Media маркетинг компанийг байгуулсан юм. Үүсгэн байгуулагдсан зорилго шалтгаан нь бол ер нь анханасаа Монголын одоо жижиг дунд бизнес эрхлэгч энэ хүмүүс бол гадаад зах зээл дээр цахим орчныг ашиглаад боломж байна тий. Энэ хүмүүс бол одоо мэдээж өнөөдөр ингэ бодъё л та нэг жижиг дунд бизнес эрхлэгч гадны зах зээл дээр телевизийн зар сурталчилгаа юм уу баннер худалдаж аваад өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үзүүлэн харуулна сурталчилна гэдэг бол ямар ч ойлголтгүй те ийм байсан. Тэгээд яг энийг анх ер нь өөрчлөе боломж байна те шинэ үе ирж байна. Энэ ер нь цахим орчин гэдэг зүйл өөрөө бас их өөрчлөгдөж байна. Мэдээлэл технологийн баг маань бол ойролцоогоор нэг 30 орчим хүн байгаа гэж ойлгочих болохоор тэгээд яг хөө маркетингийн баг бол яг ер нь хэрэглэгчийн бас их нөгөө яг шаардлага юмнаас хамаардаг. Тэгэхээр нэг ойролцоогоор 10-аад хүн байт. Тэгээд креатив баг маань бол нэг ойролцоогоор нэг бас нэг 10-аад орчим хүн тий. 4 жилийн хугацаа гэдэг бол чамлахааргүй хугацаа байгаа шүү дээ. Энэ хугацаанд бас нэлээдгүй зүйлийг туулж ирсэн баг л та. Тухайн үе яг танай компани үүсгэн байгуулагдчихсан тэр үеийн зах зээлийн орчин одоотой харьцуулбал ямар байгаа вэ? За яг тухайн үед бол ингээд бид нар тий нэг байгууллага дээр очиад за ер нь бол та нар чи ингээд боломж байна гэж яриад тий цахим орчин бол өөрөө их ингээд хөгжиж जैन. За онлайн худалдаа байдаг нөө одоо Facebook нөө Twitter нөө энэ багж хэрэгсэл одоо жишээлбэл юм хийж болох нэ гэд ярихад бол айгүй хол байсан. Тэгээ тийм ч учраас бид нар бол одоо анх одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг зарна таниулна гэдэг бол өөрөө их хэцүү байсан. Тэгээд бидний яг анхны ингээд хийсэн ажлууд бол дандаа төрийн бус байгууллагууд дээр хийсэн. Азад бол хамгийн анхны B certified corporation байна шүү дээ. Тэгэхээр анх бид нар маш их хүчин чармалт гаргаж ижин certified B corporate буюу ерөнхийдөө B батламжит компани гэж бид нар орчуулад ойлгоод байна. Тэгэхээр энэ бол өөрөө цаад мөн чанар санаа нь болохоор байгууллага бол одоо 21-р зуунд илүү тий ногоон илүү одоо хүнээ хайрлсан, илүү харилцагч байгаа, илүү одоо бэлтгэний илүүлэгч, илүү одоо нийгэм рүүгээ чиглэсэн байх ёстой гэсэн тэр байгууллагуудыг мөн одоо нээн илрүүлж олгодог батламж байна. Тэгэхээр яг 20-р зууны гэдэг юм уу түүнээс өмнөх бизнесийн загвар бол ихэнхдээ ерөөсөө хаана л тий ашиг орлого өндөр байна. Тийшээ хөрөнгө оруулалт хийж ашгийг л ерөөсөө илүү үздэг бол эргээд 21-р зууны бизнесийн гол тавигдж байгаа шалгуур гэх юм уу үзүүлэлт бол ерөөсөө л зөвхөн ашиг бол биш шүү тий. Эргээд нийгэм, эргээд одоо юу гэдэг хүрээлэн буй орчинд байгууллага бол зөвхөн одоо юу гэдэг үс хүн байгуулагдсан цагаас эхлэн л анхаарах хэрэгтэй. Тэрнээс одоо болоог байна бид нар эхлээд нэг мөнгөтэй болгох юм. Дараа нь бид нар нийгмийн хариуцлага гэж нэрлээд нэг мод тарчи эсвэл нэг хандив өргөчий гэдэг ийм соёл байгуулах байх ёсгүй. Ингэн гэдэг нь нийт хамт олныг жишээлбэл хамарч чаддаггүй гэдэг ч юм уу тий олон сул тал асуудлууд байдаг. Тэгэхээр эхнээсээ ийм загвараар үйл ажиллагаа явуулж эхэлж байна гэж байна. Хэрвээ энэ одоо загварыг хэрэгжүүлээгүй
өөрийнхөө сая дурдсан жишээ шиг явсан бол ашигын хэдэн хувь ашиг нь арай илүү байх ч юм уу. Эсвэл эсэргээрээ нөгөө талаасаа их нийгэм рүүгээ хандсан үйл ажиллагаа илүү их явуулж байгаа учраас манай ашиг төдий ч нэгээрээ илүү байна гэдэг талаас нь аль талаас нь тайлбарлах вэ? Тийм яг хоо ийм л дээ. Яг хоо нэг талаасаа харах юм бол бид нар нийгэмдээ гэдэг юм уу те тодорхой хэмжээнд зарцуулж исэн цаг хугацаа төсөв зардал энэ зүйлийг зөвхөн ашиг олох гэдгээр зарцуулсан бол магадгүй бид нар арай хурдан арай том байх магадaltaй. Гэхдээ энэ өөрөө энэ байгууллагын зөв суурийг тавих уу те зөв хамт олонны уур амьсгалыг бүтээж чадах уу бол үгүй. Ер нь яг бизнесийг эхлүүлж хахад тэгээ залуу хүний хувьд яг анх бизнес компани бүртгүүлээд бизнесээ эхлүүлж хахад тэрнээс хойш тулгарч исэн хамгийн бэрхшээлтэй үе юу байсан? Тэрийг давж туусны дараа шал оруулсан шүү, эсвэл юм сурсан шүү гэж хэлэхээр нэг жишээ сонгол. Одоо жишээлбэл байна л та. Яг хүнээ л алдах л та. Чи одоо яг бидний хувьд бол бизнесмен бол угаасаа хүн дээр тогтдог. Тим ч утгаараа манай байгууллага өрөө болдог. Хүн төвтэй бизнесийг дэмжинэ гэх бүх зүйл оюун их. Тэгэхээр нийж хүн гэдэг бол өөрөө асар их одоо хөрөнгө оруулалт байгууллагын зүгээс оруулдаг тий. Тэр хүнийг сургах, тэр хүнийг одоо баг болгох бүх талаасаа хүн байдаг. 2010 онд Монгол залуусын бүтээлийг гадны зах зээл дээр борлуулах боломжийг эрэлхийлж, тэрхүү боломжийг өөрсдөө бий болгох зорилготой анх 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан New Media Group одоогоор 80 гаруй ажиллагчдаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь компаниудыг харж байхад ажиллах хүчний тогтоом барих гэдэг бол маш их ухаан шаардсан, маш хэцүү асуудал болоод байна гэж ярьж байгаа л да. Тэгээд нэг хүнийг сургаад за одоо энэ хүн маань ингээд яг сайхан ажиллах нь дээ гэжэл өөрийн юм байгуулаа гарчдаг. Тиймэрхүү тохиолдол хэд гарч ирсэн бэ? Байна. Тийм тохиолдлууд байна. Яг нь Apple компанид 2 хүн танилцсан бол хизээч Apple-ийн хийдэг юмыг хийдэггүй. Ер нь бол тийм зарчим байдаг. Google компанид байгаад 2 хүн нийлээд хийж байгаа ч гэсэн хизээч Google-тэй өрсөлдөхөөс Google-ийн юмыг хийсэн юм байдаггүй. Гэтэл манайд бол уучлаарай одоо тий. За New Media-д байлаа. За би гарлаа New Media-тай ажлын компани байгууллаа. Тийм тохиолдлууд байгаа. Ажлын цаг уян хатан байх шүн ирээд одоо илүү онгод орсон үедээ програмыг бичиж өглөө явдаг ч юм уу. Тиймэрхүү юм сонсогдчихсэн л тэр талаараа дэлгэрүүлэхгүй. Тэгэхээр result only work environment гэдэг энэ бол бас өөрөө нэг тийм одоо хүний нөөцийн 3.0 хувилбар буюу тий. Үнэхээр яг топ түвшний зөвхөн A плеерүүд гэдэг юм уу тий. Одоо бараг онц сурлагтангуудтай ажиллахад хамгийн одоо зөв хүний нөөцийн бодлого бол өөрөө юу гэхээр тэр хүмүүст тий 9-6 цагийн хооронд ажиллах боломж өгөхөөс илүүтэйгээр за чи тий одоо дуртай үедээ дуртай газараасаа ажиллаа тий. Тэгээд гол нь чиний үр дүнд чухал. Зарим өдөр бол ирэхгүй ч гэж болно. Гэхдээ гол нь ажил явж л авах хэрэгтэй, тайлгнаж л авах хэрэгтэй. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт мэдээллийн технологи салбарын өрсөлдөөний талаар дотоодын зах зээл бол яг хөө тийм хангалттай компани өргөчөд биш байлаа гэж боддог. Гадны зах зээл рүү одоо маш олон компаниуд нар бүтээлүүд бас хийж эхлэх одоо үе эхэлж байгаа одоос. New Media Group-ын мэдээллийн технологи, маркетинг болон бүтээлч үйл ажиллагаанаас эхлээд өөрсдийн гэсэн сан байгуулан ажиллахаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх мөн архитектур, инженерингийн гэх мэт компаниудыг салбарлуулан гаргажээ. Олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Яаж хоорондоо уялдах вэ? Мэдээж бол компьютер програмчлал IT-ийн салбар бол нэг хэсэг наваад явж байгаа. Нөгөө талдаа маркетинг явж байгаа. Тэгтэл дахиад сан байж байгаа. За сан бол дэмжиж явуулаа гэж бодоход нөгөө тал нь гоо сахны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг байх жишээтэй тий. Тийм тэгэхээр яг энэ бол яг нөгөө одоо гоё асуулт байлаа л да. Яагаад гэхээр бид бол ерөөсөө тодорхой яг одоо маркетингийн гэдэг юм уу тий бодлогын тэгээ цахим хуудас бүтээх, за креатив гэдэг юм. Энэ бүтээлүүдийг бид нэр хэрэглэгчдэд борлуулж үндсэндээ орлогоо олдог. Өнөөдөр орсон энэ орлогоор бид нэр өөрсдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэсэн юм. Тэр нь бол одоо
бидний хэлээд байгаа эрэхэд мазаалаа, гэргээ, буухай, хандлаг гэдэг юм тий. Яг Мандухай хатан компанийн хувьд бол мэдээж энэ бол яг зах зээл дээр удаан оршин тогтносон. Яг бас нэг одоо бие бинийгээ нөхөх тий. Зарим үед одоо бид бол орлогогүй үед тодорхой хэмжээнд одоо бие бинийгээ нөхөх тий. Ерөнхийдөө гэр бүлийн мөн засвартай л явах. Тийм. Энэ жилийг дуусгад ямар ч сан хоёр бүтээл маань өөрсдөө бие даагаад багаа бүрдүүлээд явах ийм засаглалыг бид нар бас их харж байгаа тийм. Энэ залуучуудтай хамтран ажиллах гол үндэс бол ерөөсөө л тэр залуус өөрсдөө энэ компанийнхаа хувь хувьцааг эзэмшиж тэгжиж одоо урт удаан хугацаанд хамтрах боломж нь үүсдэг. Тэрнээс биш бол хөлсний ажилтан шиг энэ залуучуудтай бол харилцах юм бол бас ямар ч хэмжээний одоо өндөр цалин юм амлсан энэ нь бол өөрөө бодиттой биш, үнийг татахгүй, хүнд урам зориг өгдөг. Монгол залуусын хүсч зорддог Америкийн нэгдсэн улсад мастерын зэрэг хамгаалахаар очиод 1 жил сурсны дараа эргэн ирсэн шалтгаанаа минь дөрших инхүү тайлбарлаж байна. Америкт UMass Boston гэсэн сургууль сурч ирсэн. Тэгж яагаад яг магистрийн ангиуд ангийнхан маань угаасаа тий бизнес хийдэд хийгээ үзсэн, зарим компанид зарцсан ч гэдэг юм. Бүгд өөр ингэсэн одоо тодорхой түүхтэй хаягээд маш тодорхой зорилготой хүмүүс байсан. Нэг яг миний бодсон зүйл болохоор мэдээж за одоо тий бизнес хийж үзээгүй өөрөө бие дааж ер нь явж үзээгүй гэж чинь бизнесээр сурна гэдэг бол биш юм байна гэх. Тий 10 онд сургуулаа орхиод 10 оны 4 сард ирээ. Тэгээд 5 онд 10 оны 5 сарын 5-нд анх яг гэрчлэгээ юмудаа авч ирсэн. Бизнесийнхээ гарааг эхлэхэд тэр эхлэлийн хөрөнгийг ханаас босгосон юм. Яг хөө бидний хувьд бол бизнес эхлэхэд тийм их гарааны хөрөнгө оруулалт бол шаардлагагүй. Яг үнэ хэлэхэд цөөн тооны компьютер тэгээд за нэг 3-аас 6 сарын цалингийн зардал гэдэг юм тий. Яг одоо борлуулалт хийсний дараах үйлчилгээ тал дээр хэдэн хувийн компани үйл ажиллагаа төвлөрж байна вэ? За одоо яг наад хэсэгч нь л ер нь бол манай Монгол улсад тий ер нь альч жижиг байна уу, том байна уу, дунд байна уу гол алдаад байгаа хэсэг гэж би бол хувьтай үздэг. Хүнд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнийг ямар нэгэн одоо байдлаар одоо зарчна гэдэг бол өөрөө тий бас их тийм хэцүү биш, хүн ер нь туршиж үзэн авчдаг. Гэтэл үүний дараах үйлчилгээ бол одоо альч салбар дээр альч одоо үйлчилгээний байгууллага дээр их тутмаг байдаг. Энэ орон зайг нөхөн гэдэг бол манай анхны бас харж ирсэн гол одоо зорилго бусдаас ялгарах одоо ялгарлын гол цэг байсан юм болов уу гэж боддог. New Media Group Азтай анхны B certified компани болсон байдаг. Энэ нь тус группийн ерөнхийлөгч Минь Доршихын ажилдаа баримталтай гол зарчим байхаас гадна хүний нөөцийн бодлогот ч хүчтэй тусдаг байна. Зөвхөн тий яг энэ нэг бизнесийн ингээд загвар процесс нь инкээс илүүтэйгээр энэ бол хүнээ маш их тийм одоо арай өөр орчинд өөр байдлаар хамтран ажиллах бас нэг давуу тал. Таны хийсэн тий одоо бүтээл чинь энэ төрлийн ус байгууллага энэ одоо нийгэмд ингэж нөлөөллөө гэдэг одоо юм тэр хүнд эргээд одоо тий зөвхөн нэг одоо салин өндөр байхаас илүүтэйгээр маш их тийм урам зориг ажиллах эрч хүч гэдэг юм уу зүйл өгдөг нь биднийг бас илүү нэгт одоо уялдаатай хамт олон байхад бас тусалдаг гэж юм боддог. Тэгвэл дотоодын програм хангамжийн зах зээл дээр хөрсөлтөө хэр ширүүн байдаг бол мэдээж өрсөлдөөн олон байна гэдэг утгаараа бүтээгдэхүүн үйлчилгээ чанарч явах гэдэг юм уу те эсвэл нэр төрөл олшрох IT-ийн бизнесийн хувьд бол хэлэхэд эргээд те дотоодын зах зээл бол яг хөө тийм хангалттай компани өргөчөд биш байлаа гэж боддог. Гадны зах зээл рүү одоо маш олон компаниуд маань бүтээлүүд бас хийж эхлэх одоо үе эхэлж байна л да яг одооноос. Тус компани 3 гол бүтээгдэхүүнийг давхарцсан тоогоор 10,000 гаруй харилцагчдад хүргэж хамтран ажиллаж байна. Бид New Media-гийн нэрийн хуудасулсан программуудыг дараагийн хэсэгт танилцуулах болно.
Result only work environment буюу ажлын үр дүнг зөвхөн гүйцэтгэлээр дүгнэх зарчимтай New Media Group-ийн үйл ажиллагаатай танилцсан юм а. Энэ оффист хэдэн хүн ажиллаж байгаа вэ? За нийтдээ IT-ийн баг маань бол цуглараад ажиллахлаар яг энэ дээр бол 40 орчим хүн байдаг. Энийгээд хамт олнууд маань бол яг код авчиад за эндээсээ мэдээж хэрэглэгчийн сан сэтгэл юмнууд маань ирээд тэднэр алдаа тогтвол тэднийг янзлаад засаад тэгээ ер нь бол яг мэдээж програмчлалын аргачлалын хувьд ч ерөнхийдөө их тийм одоо баг төлөвлөж илүү их одоо бүтээмж гаргаад улмаар одоо магадгүй хэрэглэгчээс фидбек одоо санал сэтгэл ирээд энэ нэр дутагдлаа гэхэд бид нэр илүү тийм ойр тийм байна тий энийг яалтаа янзлээсээ гэдэг юм. Програм бичих IT-ийн үйлдвэрлэлийн онцлог бол маш их л байгаа л хальтаа. Ер нь бүтээмжийн хувьд бусад үйлдвэрлэлтэй физикал үйлдвэрлэлтэй харьцуулахад хэр байдаг вэ? Яг альва нэг бүтээлийг гаргана гэдэг бол өөрөө маш их хугацаа шаарддаг. Дор хаяж ер нь хагас жилээс 1 жилийн хугацаанд шаарддаг. Тэгээд яг маш их төлөвлөнө. Тэгээд төлөвлөж нэлээд ажлуудаа хийсний дараа тэрийг кодруудтайгаа хамт зөвлөлтөөр яриад яг хийх явцад ямар хуу алдаа дутагдал гарчлах вэ? Яаж одоо баазын зохиомжоо хийвэл зүгээр үү? Хэрэглэгч авахд яах вэ? Маш олон одоо шат дамжлагуудыг дамжиж яг эцсийн бүтээгдэхүүн. IT үйлдвэрлэл яг New Media Group-ийн нийт үйл ажиллагааны хэдэн хувийг эзлэх вэ? За, ерөнхийдөө бол яг гол гэж хэлж болно. Тэгэхээр үндсэндээ бол нэг 70-аас дээш хувь бид нар бол яг үндсэн яг IT дээр түшгэлж одоо хэрэглэгчдтэйгээ илүү одоо энэ дэвшилтэт технологи дээр суурилсан боломжийг олгодог байна. Арьс худалдаж аваад арьсан готл үйлдвэрлэдэг компани байлаа гэхэд алдагдал бол тэр арьс ашиглагдахгүй байгаа арьсан дээр гарна штэ. Танайх юу н алдагдал нь яаж гарах вэ? За яг алдагдал гэдэг маань байхгүй юм шүү дээ. Үгүй алдагдал гэдгийг бол яг ингэж ойлгож байна л да. Мэдээж яг нөгөө төлөвлөсөн цаг хугацаанд бүтээгдэхүүн маань гарахгүй байх гэдэг юм уу те. Эсвэл арай нөгөө бүтээлээ томоор харж чадаагүй дутуу ойлгоцсон те. Улмаар тэр нь одоо арай сүүлд хожим хойно хохирол болох ч юм уу те. Тиймэрхүү зүйл дээр л яг сайн төлөвлөж чадах юм бол үр дүн нь одоо илүү одоо яг өөрөө хэлж байгаагаар те зардал багтаа гэдэг юм уу алдагдал багтаа ийм байх боломжтой. Нийт ашигын хэдэн хувь энэтэйс орж ирж байгаа? За яг бидний хувьд бол ингээд тооцоолоод үзэхэд 2013 оны хувьд бол яг манай IT баг маань бол дан ганцаараа New Media Group-ийн ойролцоогоор за нэг 45% бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бол бас өөрөө нэлээд том тоолтоо нийт. Тэгээ яг мэдээж борлуулалт одоо юу гэдэг нь үйлдвэрлэл маань бол 30 гаруй хувь. Тэгээд бусад үйлчилгээнүүд маань бол одоо үлдсэн 20% бүрдүүлсэн. Тэгэхээр ер нь бол яг манай байгууллагын хувьд бол яг IT бүтээгдэхүүнээс орж ирдэг орлого гэх юм. Энэ бол яг цөм баг маань байгаа гэсэн үг тийм. New Media Group-ийн хэрэглэгчтэй хүрэх арга барил нь ам дамжсан яриа гэж мэд орших захирал үздэг. Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний тухай хэрэглэгчид ямар сэтгэгдэлтэй байх нь ирээдүйн хэрэглэгчдийг татах хамгийн гол үндэс болдог тухай онцолж байсан юм а. Хамгийн эрэлттэй байдаг бүтээгдэхүүнүүдийн тухай бид сонирхлоо. Бидний гол давуу тал баримтлагдаг зүйл болохоор энэ вебсайт, цахим хуудас гэдэг зүйлийг IT-ийн хүмүүс зөвхөн удирддаг гэдэг биш. Бид нар энийг бүхэл менежмент төвчний хүмүүс байгууллагадах бүх хүмүүсийн гарт ойрхон хялбархан ашиглаж болох тийм системийг зохион бүтээнэ гэсэн зорилгоор үүсгэсэн. Бид нар өөрсдийнхөө ирээдүйд бүх цахим хуудсыг байрлуулж, байнга арчилгаад ордлоготой байлгадаг, шинжилгээ сайжруулалтыг хялбарт хийдэг. Үүний цаана бас 10 хүний бүрэлдэхүүнтэй програмчлалын баг ажиллаж өдөр тутам байнгын програмын болоод дизайны агуулгын сайжруулалтыг хийж байна. Нийт одоо манай 300 гаруй компанид бидний гэрэг систем ашиглаж цахим хуудас бүтээлсэн. Энэ ихэд санхүүгийнхаа програмын хүрээнд жижиг дунд бизнесийг нэгтлэн бодох бүртгэлийн аргаар чадахжуулъя гэсэн хөдөлгөөнийг санаачлаад явуулж байгаа. Энэ одоо хөдөлгөөнийхаа хүрээнд те бид нэр сарда 1000 хүртэлх гүйлгээ гаргадаг. Тэгэхээр одоо яг жижиг дунд бизнес маань орчиж байгаа байхгүй юу. Энэ байгууллагууд болон хувь хүмүүс ямар ч үн төлбөргүй ашиглах тийм боломжийг нэгэд өгчихсөн байгаа. Дараагийн хэсэгт бэрхшээл тооцох хэрэггүй бүх зүйл өөрөөс шалтгаална гэж мэд орших үздэг. Тэгэхээр эргээл
тэ улс төрийн байна уу, нийгэм эдийн засгийн байна уу, ямар ч тэ санхүүгийн гэдэг юм уу дэмжлэг ер нь бол байхгүй л гэж бодох хэрэгтэй. New Media Group гэргээ эрэхэд Мазалаг их зэрэгээр бүтээгдэхүүний нэрнээс эхлээд ажлын байрны эргэн тойронд үндэсний үслэг шингээсэн байдал илт харагдаж байлаа. Энэ талаар болон бизнесийн орчин хэр таатай байгаа талаар бид ярилцлага үргэлжлүүлсэн юм. Монголын нууц товч байгаа эргүүлж байгаа л гоё үг утга юу байна гэж анханасаа яг ингэж брэнд болгоё. Үндэснийхээ одоо нэр томьёог ашигласан, үндэснийхээ одоо баатар байна уу, эсвэл одоо идэргэлж исэн зүйл байна уу, тэ объект юмны нэрээр ингэж явахыг боддог. Одоо дараагийн бидний бас төлөвлөж байгаа зүйлүүд дээр бол бас их илүү тийм одоо үндэсний маяг шингэсэн лого нэр бол байна. Яг одоогийн зах зээлийн орчин нөхцөлийг үнэлээд үзэх юм бол бизнес эрхлэхэд хэр таатай байж чадчихэв. Эхэлж чадвал таатай. Эхэлж чадахгүй бол таагүй. Ямар ч одоо нийгэм хямрал болсон энэ зүйлд байгууллага өөрөө уян хатан одоо тэсэж үлдэж яхал чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр улс төрөөс хамаарж байгаа юм эсвэл нийгэм эдийн засгийн тодорхой одоо чичиргэн дээр хямарж байгаа бол энэ маань өөрөө одоо яг одоо бизнесийнхаа л үнсэн хуулиар зохицуулагдаад байна гэсэн үг юм байна. Тэгэхээр аль болох энэ зүйл яаж ч оронгоороо өөрчлөгдсөн байж гэн гэдэг тий бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчтэй ямар ч үед үнцээ нөгж явах тийм л үйлчилгээ, тийм л одоо хэрэглэгчийн одоо хүсэл шаардлагыг олж харж тийм л үйлчлэх хэрэгтэй гэж боддог даа тий. Оюуны үйлдвэрлэлийг үнэлж байгаа үнэлэмжийг яаж харж байна? Ер нь бол байхгүй шүү дээ. Монголд одоо яг үннийг шулуухан хэлэхэд бол энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхээр хин нэгний эрх ашиг, хин нэгний зүйлийг хамгаалдаг, эсвэл одоо үнэлдэг байгууллагууд маань өөрөө маш их одоо ямар ч арай өөр зууны арга барилаар ажиллаад ах шиг байдیں۔ Монгол улсад шинэ бизнес эхлүүлэхэд 5 шат дамжлагыг дамжиж 11 өдөр шаардагдана гэж Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд дурджээ. Тэгвэл шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа залуус минь доших ийм зөвлөгөө өгч байна. Хэл тий зүгээр л хэл. Тэгж л хэлмээр байдیں۔ Тэгэхгүй бол яг ингээд бодит амьдрал дээр бид нар ингээд хамтдаа санхүүгийн ч гэдэм үү, офисын ч гэдэм эсвэл сайн хүн олох, эсвэл зах зээл байгаа болов байхгүй болов гэл маш олон эргэлзээ байгаад идэг. Гэтэл зарим зүйл дээр бол яахын аргагүй одоо өөрийнхөө бодож байгаа тэр нэг зүйлдээ итгэл үнэмшилтэйгээр зогсоод тэгэл эхлэх нь л хамгийн чухал. New Media Group-ийн өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар өөрсдөөсөө бидэнд тулгараад байгаа биднийг дараагийн алхамд гарах, дараагийн өөрчлөлт шинжилтийг хийхэд одоо саад болж байгаа зүйл юу вэ гэдгийг эхлээд яг би бол айгуу сайн өөрөөсөө асуухыг хүсдэг. Тэгээ яг өөрөөсөө ер нь бол хариултаа айгуу бас олдог. Мэдээж гаднаас шалтгаалсан хүчин зүйл бол байхгүй юу? Бага. Зөндөө байгаа. Гэхдээ яг энэ болгоныг нөгөө л яг миний хэлж байгаагаар тоочоод эргээд бас өөрийнхөө нөгөө хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа зүйлдээ бодоод санаад хилээд байна гэдэг бол өөрийгөө хоош нь татаад байгаа л хэрэг юм. Тэгэхээр эргээл улс төрийн байна уу, нийгэм эдийн засгийн байна уу, ямар ч санхүүгийн гэдэг юм уу дэмжлэг ер нь бол байхгүй л гэж бодох хэрэгтэй. New Media Group энэ ондоо багтаж 4 шинэ бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахаар төлөвлөж байна. Үүнд хүний нууцын програм, үйл хөдлөх хөрөнгийн нэгдсэн онлайн зах, харилцагчдын удирдлагын програм, мөн Монголыг зориулж зориулсан аялал жуулчлалын нэгдсэн мэдээлэл агуулсан цахим зах багтаж байна. Тэгэхээр бидний харж байгаагаар бол яг 15, 16, 17 гэдэг онуудад хийж байгаа энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг юм уу одоо салбараар нь ингээд аваад үзэх юм бол ойролцоогоор нэг 60-аас нэг 70 80 мянга орчим жижиг дунд үйлдвэрлэлд хурж ажиллана. Тэгээд эргээд бүтээгдэхүүнээ үнд төлбөргүй
ашиглах боломжийг олгож байгаа. Энэ боломж нь бол бидний харж байгаа нэг 13-аас 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг яг одоо шууд гэх юм уу одоо шууд биш гэх юм уу байдлаар ер нь оруулж байгаа. Ойрын хугацааны төлөвлөгөө гэхэд хоёр бүтээгдэхүүн бие даасан брэнд болоод өөрсдөө аваа явуучих багтаа болно гэж байна. Хитийн төлөвлөгөөнөөс хаваалцал 5 жилийн дараа эргээд уулзахад ямар болсон баг? Тийм яг энэ компани анх ер нь үүсгэн байгуулахдаа нэг зорилго тавьсан. Тэр нь бол ер нь IT бол тэ бид нарт ийм одоо хавтгай боломж өрсөлдөх бүх боломжийг олгох юм байна. Зөвхөн одоо дотоодын зах зээл биш. Одоо 15 оны гэдэг юм уу бидний гол зорилго харж байгаа зүйл бол ерөөсөө л гадаад зах зээл ямар ч хүн ашиглах боломжтой дэлхийн одоо мэдээлэл технологийн гар утасны програм байна уу эсвэл веб суурилсан технологи байна уу тийм энийг бүтээх цаг боломж бол ирсэн байна. Гадны зах зээл дээр бол нэг 2 коллеж өөтө 1.5 сая доллар босгоод хагас жил 1 жилийн хугацаанд өөр зүйл сатаарах боломжгүйгээр ажлуудаа хийчихэж штэ. Гэтэл манайд бол тийм боломж байхгүй. Тэгэхээр бид өөрсдөө бага бүтээхийн хажуугаар санхүүгийнхаа одоо асуудлыг шийдээд эргээд одоо том өрсөлдөөн, том зах зээл рүү орох ийм л хитийн зорилготой. Ийхүү нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг байгуулагдсан цагаасаа явуулсан хүн төвтэй бизнесийг зарчмаа болгож олон улсын зах зээл дээр Монгол залуусын оюуны бүтээлийг гаргахаар зориулж байгаа New Media Group-ыг танилцуулсан нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа.